Тэгэхээр одоо яг байгаа би нөгөө таны ажиллаж байгаа ерөнхийлөгчийн 5 газрын орон тооны хувьд асуусан. Тэрийг хариулаад өгөөрэй. Тэгээд ер нь бол тань дахиад сануулхад энэ 112 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань ерөөсө 13% орон сууцнд амьдардаг. Үлдсэн 87% нь гэр хороолол болон орон нутаг, сум, аймаг, багт амьдардаг. Тэгэхээр эднэрийн одоо нөгөө орон сууцны асуудал дээр бас та маш онцгой анхаараарай гэдгийг дээр санал хэлье. Тэгээ мэдээж дэмжигдээд гараад ирэх бах. Тэр үед нь яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал дээр бол хамтраад одоо түрээд дэмжиж явнаа. Тэгээ саяны асуултанд хариулаад өгөхгүй та. За Зандан Читрэ дарга гүйцээж хариулъя. За сүүлээс нэглээ хариулчих Жаданбагийн баясгалан гишүүний асуултанд. Ер нь том утгаараа бас би миний нэг банкд ажиллаж байсан банкирын хувьд нэг хүсэл мөрөөдөл бол энэ Солонгос, Японы загвараар орон сууцчлуулалтын банкыг байгуулах, хаусинг банк гэж байгаа энэ банкыг байгуулах. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийгч одоо нэг affordable housing гэдэг нөгөө орон сууцчлуулах, гэр хорооллыг орон сууцчлуулах энэ бодлогыг хэрэгжүүлж ирсэн Солонгосын хөгжилд хүргэсэн нэг том нууцуудын нэг гэж үздэг юм. Орон сууцчлалтын банк байгуулахыг төрийн банкыг тийш нуурах ч юм уу ийм бодлого хэрэгжүүлэхийг бол боддог. Тийм учраас орон сууцчлалтын банк байгуулагдах юм бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бас хөдөлгөөн бэрхшээлтэй нь яаж уялдуулж дэмжих юм зохис бодлого хэрэгжүүлэх болцоотой. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй 12 мянган хүүхэд байдгийн 50% нь сургуульд хамрагдсан байлээ. Тэгэхээр За Зандан Читрэ даргын микрофоныг өгье. Гүйцээж хариулъя. За тэгээ бусад бодлого ерөнхийлөгчийн дамгалттай яаж хамтрах ажил орон тоо төсвийн талаар танд жиж мэдээллийг цаасаар хөрвүүлье.